За бүгдээрээ сайн байцгаана уу? Росли Тарот ээлжид мэргээрээ уулзах гэж байна. За өнөөдрийн маань мөрний сэдв нэмэлт сэдвтэй орж байна. За эхний сэдв маань ер нь бол яг одоогийн таны хайр дурлал харилцааны харилцаа ер нь бол ямар түвшинд байгаа вэ гэдэг ерөнхий уншлага байх болно. Дараагийн нэмэлт уншлага маань тэр дараагийн удаа ямар алхам хийх вэ гэсэн ийм сэдвээр хийгдэх болно. За тэгээд нэмэлт сэдв маань мэдээж эрэг сахиусан тэнгэрүүдийн маань зөвлөгөөтэй хийгдэх болно. За ингээд бүгдээрээ группийнхаа сонголтыг авцгаая. За мөн адил ер нь шинэ хөзөр маань байна. За шинэ хөзрөөсөө бүгдээрээ ямар ч сонголтынхаа картуудыг авцгаая. За групп 1-ийн маань сонголтын карт. Групп 1. За very soon буюу тун удахгүй гэсэн картын маань сонголт. Хамгийн ихний картын маань сонголт болж гарч ирж байна. За групп 2-ийн маань сонголтын карт. Scorpio time буюу 10 сарын 22-ноос 11 сарын 21 гэсэн бас маш гоё юм нөгөө юутай те хугацаатай ийм карт гарч ирж байна. За групп 3-ны маань сонголтын карт. July. За July чинь одоо 7 сар те. За 7 сар гэсэн энэхүү карт маань гарч ирлээ. За 7 сар энд нэг гоё солиот молиот буудаад л ер нь бол маш тийм гоё одоо тийм vibeтэй карт. Маань гарч ирсэн байна. За тэгэхээр бүгдээрээ хамгийн их таалагдаж татагдаж байгаа группийн сонголтыг хийгээд уншлагандаа ороод ирээрэй. За ингээд групп 1-ийн маань уншлага эхэлж байна. Тэгэхээр ерөөхдөө одоогийн та хоёрын харилцаа ямар нөхцөл байдалтай байгаа вэ гэсэн эхний уншлага маань эхлэх гэж байна. Тэгээ тун удахгүй гэсэн картын сонголтыг хийсэн бөгөөд та ямарваа нэг зүйлд ингээд одоо хөдөлгөөн хийхэд те бэлэн байгаарай гэсэн бас ийм утга агуулга явж байна. Тэгэхээр групп 1-ийнхэн маань ер нь нэг тун удахгүй магадгүй те маш том шийдвэр гарах ийм харилцаа юм уу гэж бас дүгнэх боломжтой байна. Сонголтын картнаас нь. За тэгэхээр таны одоогийн харилцаа ямар нөхцөл байдалтай байна вэ? За Strength картаар маань хэлж байна. 11 дугаартай. Маш гоё сүрлэг бугын зураг. Ер нь бол энэ амтны маань карт байгаа. За Air of Swords карт. За Ace of Wands. Энэ маш гоё зурагтай карт байгаа боловч нөгөө жоох юм бараан талтай зурагтай. За Hierophant үгүй Hanged Man маань гурав тишээ хараад гараад ирлээ. За Two of Cups карт маань гарч ирсэн байна. За Queen of Cups. Ямар карт. За хавь. Nine of Pentacles, Three of Pentacles, King of Swords. King of Cups. За энэ юу маань ямар их картууд гарч ирээд байна. За бүгдийг авъя. King of Cups in door, that's Queen of Pentacles. За хамгийн доотлолтой Two of Wands гэсэн энэхүү картын сонголт гарчээ. Тэгэхээр яалтчгүй ер нь бол групп 1-ийнхний маань хувьд яг ийм маш том сонголт хийх цаг хугацааны хувьд ер нь бол ингээд тайм болчихсон юм шиг тийм мэдрэмж байна. За
Queen of Cups, King of Cups гэсэн хоёр карт маань ер нь гарч ирсэн тий. Тэгэхээр энэ хоёр карт маань ер нь бол soulmate-ийн карт. За Two of Cups карт маань бас мөн гарч ирсэн байгаад байна. Тэгэхээр ер нь бол энэ харилцаа soul connection буюу та хоёр маань ямар ч ийсэн харилцаа ямар ч хатандаа явж исэн хамаагүй ер нь бол нэг нэгэндээ маш том юм сургуультай хичээл одоо нэг нэгэндээ ертөнцийг арай өөр өнцгөөс харах энэ боломж гих мэтчлэн маш олон зүйлийг нэг нэгэндээ ойлгуулсан харилцаатай ийм хүмүүсээ гэсэн үг. За ер нь бол штэ энэ харилцаанд одоо өөрчлөлт байна. За юмиг те яг ингээд нэг юм одоо юу гэдэг шудраг ярилцах цаг болсон. Үнэхээр энэ харилцаа цаашаа явах уугүй юу гэдэг дээр бол та хоёрын хувьд нэлээд сайн ярилцах хэрэгтэй. Та хоёр дундаа тэ магадгүй ийм хамтын ямар нэгэн зүйл ихлүүлсэн юм шиг те. Яг ийм нэг цогтой ямар ч гэсэн хоёр хүний оролцоотойгоор та хоёрын хоёулын чинь үүрэг оройл орсон ямар нэгэн зүйл та хоёрын дунд та хоёрыг ингээ холбочоод байгаад байгаа хгүй. Тэгэхээр тэр холбоос магадгүй те ажил одоо бизнес ч гэдэм үү те мэдгүй одоо юу ч хийж болно гэсэн үг. Магадгүй одоо банкны зээл ч юм уу. Ер нь бол за Three of Pentacles маань ер нь бол энэ холбоо харилцаа жоохон ингээд холдохдоо жоохон юм асуудалтай буюу ямар нэг зүйлээрээ юм connection байгаа буюу холболт байгаа гэдгийг харуулад байна. За Nine of Pentacles маань ер нь бол энд тэ маш юм single модтой ер нь бол карт маань байдаг. Тэ бүхнийг ингээд өөрөө зохицуулаад зохион байгуулад ингээд явчих чадвартай хин нэгэн нэг талд нь байна. Нөгөө талд нь бол энэ харилцаагаа илүү цаашаага одоо тэ дараагийн түвшинд гаргах нэг нэгтэйгээ магадгүй өсөв тавих гэрлэх гэх мэтчлэн арай нэг өөр бодолтой ийм хоёр хүн байгаад байна. За эхний карт маань Strength карт маань гарч ирсэн. Тэгэхээр энэ карт бол ер нь байгаа юмсыг хүлээн зөвшөөрөх гэсэн ийм карт байдаг. Тэгэхээр бүгд энэ дээр жоохон одоо юу тодруулга картаа авах болно. За Air of Swords карт бол ер нь бол миний хувьд яг энэ ингээд одоо тэ яаж чадахгүй байгаа, сонголт хийж чадахгүй байгаа, яг ингээд баригдмал байгаа тэр одоо энергийг харуулж байгаа. Одоо ер нь бол нэлээд ийм нэг анхаарал татаад байгаа карт маань Air of Swords байгаа тахгүй. Тэгэхээр энэ бол өөрийнхөө тэ нэг дотоод одоо ихтгэл үнэмшил бодолдоо одоо ингээд итгэчихсэн. За тэр зүйлээсээ гарч чадахгүй байгаа буюу магадгүй одоо тэр комфорт зон гэж хэлж болно. Эсвэл өнөөдөр хүртэл танд сууж ирсэн тэр бодолтой санаа ихтгэл үнэмшил гэдэг зүйл таныг энэ харилцаанаас гарах тэ нөгөө талд одоо энэ нэг магадгүй нэг жишээ нь вакуум орчин таяр орсон байлаа гэж бодъё л та тэ хоёулаа. Гэтэл энэний нөгөө талд нь гарч энэ харилцаагаа ингээ харах шаардлага ер нь бол энэ харилцаанд байгаа боловч яг ийм нэг зориг гаргаж чадахгүй байгаа зүйл чинь жоохон ийм харилцааг чинь нэлээд юм хомигдмал болох гээд байгаа юм шигтэй нэг ийм мэдрэмж байгаад байна. За Hanged Man бол ер нь бол ингээд яг төр тэ харилцаан дээр зогсолт авах ямар нэгэн үйлдэлгүй тэ ер нь бол энэ харилцаа цаашаа хаашаа чиглэхийн гих мэтчлэн зүйл боддог ийм карт байгаад идэв. Тэгэхээр ер нь бол одоо тэ энд жоохон одоо хөдөлгөөн орох хэрэгтэй байгаа буюу That карт маань бол өөрчлөлтийн карт тэ энэ бол одоо хоёр ийм загсаарч ер нь бол илэрхийлэгдсэн байна. Тэгээд ер нь бол яг миний хувьд яг одоо та хоёрын харилцааг харахаар айгүй тийм нэг нэгнтэйгээ маш шудраг яриа өрнүүлэх одоо цаг хугацаа болсон байна. Тэ юмыг арай өөр өнцгөөс нь харах нэг нэгнийхээ магадгүй хүсэл зорилгыг сонсох тэ нэг ингээ хоёр өөр жоохон vibe яваад байгаа учраас нэг нэгнтэйгээ ойлголцох гэдэг нь Two of Cups дээр байгаад байна тэ. Юмсыг жоохон ингээ удаанаар тогтвортой тэ нэг юм нэг тийм хурдтай биш шийдэх нэг ийм шийдвэрийн карт байгаад тийм аа. Тэгэхээр энэ дээр яагаад чи нэг юм хоёр өөр нөгөө яг хүний үзэл бодол байгаа юм шиг тэ нэг нь бол аль болох юмыг ингээ хурдан шийдчих гэдэг нөгөөх нь бол жоохон ингээ байгаа зүйлдээ одоо байгаа орчныгоо тэ болж гэнэ гэж үзээд өөрчлөлтөнд бэлэн бус байгаа юм шиг нэг ийм мэдрэмж. За тэгэхээр бүгдээрээ ямар ч байсан эхний картн дээрээ те ийм яагаад юмыг ингээд
байгаа зүйлийг хүлээн зөвшөөрөх илүү нь жоох уян хатан байх шаардлагатай гэсэн ер нь карт маань хамгийн их нь гараад ирсэн бэ гэдгийг харцгаая. За 11 дугаартай Strength карт маань ямар учиртай карт болж таарч байна вэ? За Eight of Pentacles, Ace of Swords, Two of Cups, Nine of Wands, За дэлхий карт бол тий одоо ending буюу энэ бол яг нөгөө death карттай айгуу төстэй байхгүй юу? Ер нь энэ бол өөрчлөлт хэрэгтэй болсон. Таяр нөгөө хэлсэн шүү дээ, нэг юм вакуум орчин таяр орсон бол тэндээсээ гараад өөртөө буцаагаад харах шаардлага байгаа буюу одоо яг харилцаа тий ингээд нэг нэлээд юм хичээл зүтгэл магадгүй маш их юм харилцаан дээр хичээсэн юм ойлгож авсан зүйлүүд нь маш ихтэй байна. За гэхдээ одоо жоохон юм нэг энд бол яалтчгүй нэг хүн жоохон фри байх те чөлөөтэй байх гэсэн сонголтыг хийх сонирхолтой байгаад байна. За тэгэхээр энэ бол ерөөсөө нэлээд тулцсан одоо юуны харилцаа болж таарад байна. Шийдвэр гаргах ёстой харилцаа болж таарад байна. За тэгэхээр бүгдээрээ нэмэлт уншлагаараа илүү тодорхой хариулт авах болно. За тэгэхээр нэмэлт уншлага маань тэр дараагийн удаа ямар алхам хийх вэ? Тэгээд энэ харилцааг ер нь яг яах ёстой вэ гэдэг дээрээ бүгдээрээ захиусны нэмрүүдийн мессежүүдийг аваад ер нь бол нэлээд сайн тодруулахтай юм уншлага байх болно. За ингээд та бүхэн маань нэмэлт уншлага авахыг хүсвэл пэйж болон Instagram хаягаар хандаад хаалттай групптэй орох юм аа. За ингээд энэ хүрээд өндөрлж байна. Тэгээ та бүхэнд хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа, баяртай. За ингээд групп 2-ын маань уншлага эхэлж байна. Групп 2-ын маань Scorpio Time гэсэн хүү картын сонголтыг хийжээ. За ер нь бол intense, passionate, mystery, use your hidden magic. Өөрийнхөө тэ нууцлагдсан тэр одоо ичидээ ашиглаа гэсэн ийм маш гайхалтай, сонирхолтой карт гарч ирсэн байна групп 2-ын. За тэгэхээр та бүхний маань одоо байгаа хайрын харилцааны нөхцөл байдал ямар байгаа вэ гэсэн уншлага байх болно. Яг групп 2 одоогийн хайр дурлалын харилцааны нөхцөл байдал. За Nine of Pentacles, Lovers, Two of Wands, за өнөөдөр чинь баахан картууд маань зэрэг гарч. За Hanged Man, Two of Cups, Three of Wands, Page of Pentacles, за дэлхий карт маань гарч ирсэн байна. Empress, King of Wands, Magician. За аргагүй Magician карт маань хамгийн төгсгөлийн карт болж гарч ирлээ. За Magician бол те та өөрийнхөө magic одоо ичидээ яг үүн дээр ашиглаарай гэдэг штэ. За 10 сарын 22-ноос 11 сарын 21 гэдэг тоо бол танд ер нь бол маш хамааралтай тоо байх нэ. За High Priestess карт маань гарч ирж байна. За 2 дугаар группийнхныгаа уншихад нэлээд одоо миний хувьд бол маш таатай уншлага болох гээд байгаа юм шиг санагдаад байна л да. Ер нь бол за High Priestess маань за дээр нь Magician маань тэ за энэ Magic карт маань өөрөө ер нь бол гуруулаа нийлээд
За Empress карт маань. За эдгээр картууд маань ерөөсөө л та хэр зэрэг тэ ийм одоо ид шидтэй вэ? Танд ямар одоо өгдөл байгаа вэ? Тэ айгуу тийм нууцлаг ертөнцтэй нэг тийм нэлээд хүчрхэг маш гоё тэ гадна төрхнөөсөө ч тийм үзэсгэлэнтэй дотоод сэтгэлзэн ч маш гоё үзэсгэлэнтэй бас ийм өөрийн гэсэн нэг тийм арга барилтай гэх юм уу да ямар нэгэн байдлаар хүнийг ингэж нөгөө татах арга барилаа та магадгүй өөрөө маш сайн мэддэг ийм нэг төрлийн хүн байх нэ. За Nine of Pentacles картаар эхэлж байна те. Тэгэхээр энэ карт бол нэлээд ийм одоо өөрийнхөө одоо амьдралыг өөрөө удирдах явдаг, өөрийн санхүү, өөрийн карьер тэ мөнгө санхүү одоо бүхэл зүйлээ та одоо ямар ч байсан те нэг ийм хүнээс ямар нэгэн тийм айхтар тусламж авахгүйгээр бүх зүйлээ болгож чаддаг бас нэг ийм мундаг чадвар байна. За Lovers болон Two of Cups хоёр карт маань хоёулаа гарч ирсэн. Энэ бол та магадгүй эсрэг хүүснийхаа хүнийг те маш ийм татах танд угаасаа ийм нэг байглаасаа цаанаасаа өвдөс байгаа гэдэг нэг ийм мэдрэмж байна. За хамгийн гол нь таны асуугаад байгаа те таарын одоогийн харилцаа хэрэг миний хувьд бол яг групп хоёрынхан бол ихэнх нь ийм сингл буюу ганц бие байх магадлал нь маш өндөр одоогор. За магадгүй та асууж байгаа хүн чинь те нэг ийм холын харилцаатай хоол байдаг магадгүй гадаадд байдаг те эсвэл ингээ өөр газар ажилладаг гэх мэтчлэн яг ийм физикал талдаа таяр ингээд ийм ойрхон байх боломжгүй ийм хоёр хүн байгаад байна. За Page of Pentacles гоё боломж гарч ирнэ те. Empress бол угаасаа энэ таны Nine of Pentacles карттайгаа цогтаа таны үнэлэмж үнэлгээ. За King of Wands карт бол ер нь бол нөгөө нэг тэ эсрэг хүсний маань хүмүүс таныг гисэн ийм нөгөө spark буюу passion тэ intense одоо тань руу ингээ өөрөө ирэхгүй ингээ нэлээд татагддаг төрөл байгаад байгаа чинь ер нь бол энэнгээр илэрхийлэгдэн тэ. Тэгэхээр магадгүй таны асууж байгаа хүн маш юм тань руу гэсэн сэтгэлтэй тань руу нэлээд ингээ татагддаг тэ маш их татагддаг. За гэхдээ яг хуу жоохон хүлээлтийн байдалтай байгаа. Одоо өнөөдөр ч ингээ хүснээрээ тэ ингээ уулзч чадахгүй юм нөхцөл байдал таарын дунд байна гэсэн. За дэлхийд карт бол яг нөгөө нэг цикл одоо хаагдах дундаа завсарлага авч болно дахиад эхлэх боломжтой гэдэг шиг энэ яг таарын тэ төртөө холцсон байгаад байгаа хол байх шалтгаан байгаад байна гэсэн үг. Энэ бол нөгөө л түрүүний ярьдаг тэ бие махбодын хувьд хоёр талдаа байгаад байгаа. За ийм хоёр хүн байх нэ. За тэгэхээр групп хоёрын маань хувьд ер нь нэг тийм айхтартай цаашаага дэлгэрүүлээд ингээд одоо яг одоо яг энэ тэ нөхцөл байдал чи ямар байгаа вэ гэдэг дээр нэг дэлгэрүүлэх шаардлага байхгүй. Зүгээр та нэмэлт уншлага авахыг хүсвэл пэйж болон Instagram хаягаар хандаад хаалттай группт орно. За нэмэлт уншлага маань тэр дараагийн удаа ямар алхам хийх вэ? За дээр нь энэ харилцааг ер нь яавал зүгээрээ гэсэн сахиусан тэнгэрүүдийн зөвлөгөөтэй ийм нэлээд сайн дэлгэрэнгүй уншлага байх болно. За тэгээ магадгүй энэ King of Wands буюу энэ sparkтай хүн те энэ sparkтай passionтай хүнийг илүү та асуухыг хүсвэл гэсэн үг шүү дээ. Хэрвээ шаардлагагүй гэж үзвэл та угаасаа энэ дээр бол шаардлагагүй л хүн байна те. Ер нь бол шудраг цэх ер нь бол их супер 2 дугаар группийнхан байна. За ингээд таны сонголт тэ та нэмэлт уншлагын хүсвэл мэдээж эрэг холбогдоод нэмэлт уншлагынхаа группт орох боломжтой. За ингээд та бүхэндээ баярлалаа. Энэ хүртэл та бүхэнд хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа, баяртай. За ингээд групп 3-ын маань уншлага эхлэхэд бэлэн болсон байна. За групп 3-ын маань July буюу энэ сарын сонголтыг авсан байна тэ. Тэгэхээр July маань ер нь танд маш гоё memoryтэй айгуу тийм гоё юм нэг сэтгэл хөдлөм сар байсан байх магадлал өндөр буюу магадгүй энэ сар та эрттэй нэг гоё зүйлийг авчирсан тийм ийм гоё эргэж бодоход маш гоё дурсамж бүтээсэн ийм сар байсан юм уу гэж хэлмээр байна. За тэгээд ямар ч гэсэн бүгдээрээ
одоогийн нөхцөл байдал дээрээ та хоёрын харилцаа ямар байгаа вэ гэсэн асуултанд хариулт өгөх болно. За July маань магадгүй те өмнөх жилийн July бас байсан байх магадaltaй. За та бүхний таны одоогийн хайр дурлалын нөхцөл байдал ямар байгаа вэ? За King of Cups картаар хэлж байна. Ace of Swords. Oops. За Queen of Cups. За Fool карт маань. Nine of Wands. Four of Wands. Hermit. Justice. Judgment. Six of Wands. За хамгийн доотлоо Four of Pentacles. Strength card. Ace of Pentacles. Four of Cups. Ten of Wands. Six of Swords. За яг групп 3-ын нэр маань маш сонирхолтой. За 7 сар буюу те энэ нь бол үнэхээр маш гоё memory одоо гоё юм дурсгалтай үнэхээр гоё сэтгэл хөдлөм сар байсан нь одоо үнэн гэдэг шиг те. За King of Cups картаар эхлэнэ гэдэг бол энэ бол үнэхээр те одоо тэр хүн бол танд сэтгэлтэй та тэр хүнд бас маш их юм passion буюу ингээд бүрийн одоо айгүй их юм тэмүүлдэг те тэр хүнийг харахаараа та сэрэгдэг айгүй тийм хүсэл эрмэлзэл одоо юу гэдэг passion гэж яриа шүү дээ те. Ер нь бол ингээд нэг юм дотоод одоо эмгтэй эрэгтэй хүний чинь ингээд сэрээдэг нэг тийм айгүй хүчтэй энерги ууг нь бол ингээд ихний хоёр дээр яваад байгаа байхгүй. Тэгэнгүүт төгсгөл рүүгээ та ярих ингээд айгүй өөр болоод vibe ингээ өөр болоод ирлээ. За тэгэхээр угаасаа л бүх хүмүүс өөр нөхцөл байдалд байгаа. Гэхдээ 7 гэдэг сар бол таярт маш онцгой сар буюу энэ сар тий. Тэгэхээр энэ сард үнэхээр таярт үнэхээр гоё дурсамж бүтээгээд ингээс маш сайхан байсан боловч энэ зүйл маш хурдан байдлаар ер нь бол ингээд зогсонго байдалд орчихсон юм шиг надад нэг тийм мэдрэмж байгаад байна. Тэгэхээр нөгөө айгүй ингээд нэг юм гал шиг дүрлэлсэн тэ нэг юм сэтгэл хөдлөл мэдрэмж айгүй хурдан унтардаг шиг одоо нэг юм гал дээр ингээд тос ичингүү сарх гэл нэг асдаг шүү дээ. Яг тэр шиг юм passion байгаад айгүй хурдан унтарсан юм шиг яг нэг юм мэдрэмж шүү за. За тэгэхээр 9 of Wands card, за 10 of Wands card, за Fool card тэ энэ бол ерөөсөө л нөгөө нэг айгүй их юм нэг юу гэмнэ нэг гинт одоо ингээд нэг юм нэг тийм хариуцлага те ийм нэг ямарваа нэг юмний дарамт те ингээ огцом орж ирсэн юм шиг. За яа. Айгүй гоё ингээд за юугаар жишээ явмаар юм дээ. За ингээд маш гоё ингээд зугаалаад айгүй гоё дурсамжтэйгээ явж ялаа те. Гэтэл таярын хувьд ингээд за мэдгүй санхүүгийн хувьд ч юм уу те эсвэл ингэх ёстой байсан, тийх ёстой байсан гэдэг ийм нэг гүүрэг хариуцлага чи одоо тэр зүйлийг ингэх одоо те хариуцах ёстой байсан ч гэдэг юм мэдгүй. Ямар ч байсан нэг тиймэрхүү нэг vibe-ны гинтл ийм огцом нэг нэгэндээ хариуцлага одоо те ийм нэг хүнд ачаа ингээ үүрүүлээд ирснээсээ болоод таарын харилцаа чинь өөрөө айгүй тийм сонин дотгошоогоо болоод явчихсан байгаад байна. За энд яагаад тэгж хэлээд байна вэ гэхээр те нөө Hermit карт маань бол single модтой карт буюу дотгошоогоо айгүй чиглэлчтэй.
Тэ дотроос нөгөө хин нэг маань өөр юм асуугаад эхэлж байгаа хгүй тэ. Ууг нь бол ингээ битээр маш гоё байсан тэ. Үнэхээр гоё ингээд одоо хөвгчлөлтөө байлаа. Маш сайхан дурсамжийг бүтээлээ. Гэтэл яг энэ одоо яг юу вэ гээл тэ. Энэ одоо надтай ингэж харьцах нь одоо юу юм? Намайг яагаад ингэж хэлж байгаа? Эсвэл надад яагаад энэ үүрэг хариуцлагыг илүү ингэж тэ оногдуулж байгаа гэдэг ч юм уу. Нэг иймэрхүү байдлаасаа болоод таарын нөгөө нэг айгүй гоё байсан vibe чинь saf гээл ингээд алга болсон юм шиг. За justice бол яг энэ нөгөө хэмжүүрэхгүй тэ. Чи надад юу зориулсан бэ? Би чамд юу зориулсан бэ? Тэ бит хоёрын яг ижил тэнцүү байж чадах уу? Энэ харилцаанд шудрах зүйл нь хаана байна? Гэх мэтчлэн дээр ингээд нөгөө justice тэ шудрах хэсгийг ингээд яриад эхэлсэн юм шиг тэ. Тэнгүүд энд чинь нөгөө hermit чи өөрөө ингээ дотгошоо болчдөг болохоор яг нэг тал нь ингээ чив чимээгүй болоод ер нь бол өөрийнхөө ингээ харилцааг сав гэл ингээ дарцсан юм шиг ийм мэдрэмж байгаад байгаа байхгүй. За judgment маань ерөөсөө л те хорвоо ертөнцийг арай нөгөө нэг өөр өнцгөөс өөр нүдээр харна гэдэг шиг аюу гоё явж байгаад ингээ нөгөө фейлдсэн те. Тэнгүүд үгүй энэ харилцаа чинь ийм байсан юм уу гэд нөгөө хүмүүс маань баг ингээ шокроод те. Арай нөгөө гоё байсан vibe-ийнхаа нөгөө талд эсрэг талд нь гарч хараад хөндлөнгөөс өөрсдөө ажиглаад эхэлсэн юм шиг те. Энэ одоо те энэ зүйл дээр ингээд алдсан юм штэ. Энэ харилцаа чинь ингээр чинь яаж цаашаа явах юм бэ ч гэдэм үү. Ер нь бол нэг тиймэрхүү. За тэгэл ерөнхийдөө ингээд те зөрчлөөд үүссэн байна. Six of Swords, Six of Wands картууд маань ер нь юм дотоод зөрчилдөөн те хоёрын зөрчилдөөнийг харуулад байна. За Four of Cups карт маань яг уу энэ нь бол comfort zone-ы карт байдаг. Гэхдээ энийг жоохон илүү тодруулъя. За Ace of Pentacles ер нь байгаа зүйлийг байгаар нь хэрвээ хүлээн зөвшөөрч чадах юм бол энэ бол жоохон урагшаага явах магадлалтай. Гэхдээ таарын дунд тэ зөрчилдөөн бол ялтчгүй үүсчихсэн байна. Тэгэхээр нөгөө нэгэндээ хийлж болохгүй магадгүй ийм гомдол тэ дотоодд нь шууд ингэж бодогдоод ерөнхийдөө дотоод зөрчилдөөн ихэлснээсээ болоод цаашаага энэ харилцаа маань аюу тийм сонирн болцсон байгаад байна. Нэг талдаа те за ингээл те нэг юм vibe бол иймэрхүү болчлоо. Гэхдээ цаашаа аюу гоёор хүрэлцлэх боломж нь хязгаарлагдмал буюу Four of Cups те одоо ямар нэгэн зүйлийг дахиад бүр гоёор хийх тийм хүсэл эрмэлзэл нь унтарсан. Нөгөө талдаа энэ харилцаа хэрвээ ингээ хэвийн үргэлжилж байгаа бол ер нь бол таарын нөө spark тэр гал нь жоохон унтарсан. Тэ? Four of Pentacles бол нэг шин зүйл хийгээд аахыг ч хүсэхгүй, нэг айхтар ингээл тэ муудалцаа тэрэлдээд ахыг хүсэхгүй, байгаа зүйл нь ингээ байгаараа зүгээр урсгалаараа явж игээ гэсэн нэг ийм санаа байгаад байгаа хгүй юу? Тэгэхээр ер нь бол ингээд тэ өөртөөхөө яг ингээд нөгөө байгаа байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа хоёр хүн гинт огцом өөртөө харилцааг нэг өөр өнцгөөс нь хараад ингээд татгшоогоо болцсон хоёр хүн л байгаад байна. Тэгээд ууг нь бол гайхалтай гоё тийм одоо гал халуун ийм салют шиг те ийм гоё одоо байсан боловч тэгээ энэ нөгөө салют маань аюу сонирн байдлаар унтарсан байгаад байна. За тэгэхээр ер нь бол ингээд зангилааг яг нэмэлт уншлагаараа илүү тодорхой болгож болох юм. Тэгээ би одоогоор бол хүзрүүддэг болох мэдгүй. Ер нь л нэг юм vibe нэг иймэрхүү 3 дугаар группийнхан болж таарлаа. Тэгэхээр та бүхэн маань нэмэлт уншлага авахыг хүсвэл пэйж болон Instagram хаягаар хандаад хаалттай группт ороод нэмэлт уншлага авах юм аа. Нэмэлт уншлага маань тэр хүний дараагийн алхам юу байх вэ? Мөн энд сахиусан тэнгэрүүдийн мессеж цуг орох юм аа. За ингээд та бүхэнд хэрэг болсон байх гэж найдаж байна. Тэгээ энэ хүрээд уншлагаа өндөрлүүлж байна. Баярлалаа баяртай.